хүргэе. 7 дугаар ангийн монгол хэлний хичээлээр уран дүрслэл хэлцийн утга үүргийг тодорхойлох сэдвийн хичээл орох нэ. Хичээлийн маань зорилго нь ихэд уран дүрслэл хэлцийг ашигласан зорилгыг тайлбарлах. Эхээс уран дүрслэл хэлцийг ялган таних, уран дүрслэлийн утгыг тайлбарлан бичих, хэлцийн далд утгыг тайлбарлан бичих, ихэд уран дүрслэл хэлцийг ашигласан зорилгыг тайлбарлах зорилтуудыг дэвшүүллээ. За өнөөдрийн бидний унших их бол Эл төдвийн экваторт хийсэн тэмдэглэл гэсэн аян замын тэмдэглэл байгаа. За аян замын тэмдэглэлийг уншихдаа ямар асуудал хүнснийг дэвтэртээ тэмдэглэж бичээрэй. Ингэхдээ зохиолын төгсгөл хэсэгт анхаарал хандуулан уншина. Аян замын тэмдэглэл нь тухайн газар нутгийн онцлогийг дүрслэн бичгээс гадна бичигч өөрийн үзэл бодлоо илэрхийлэн бичсэн байдаг. Тухайн орон нутаг болон тухайн хүний талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэн бичсэн байдаг. За багштай хамт ихийг уншъя. Экваторт хийсэн тэмдэглэлээс уулын сүрд дарагдан бидний зүрх төвшлээ. 3000 м өргөгдсөн их уулын сүрлэг хярдээгүр гүн ангал хадан хясааны ирэмгээр могоо мэт тахиралдан нарийнхан замаар бидний суусан автобус ууглан дээшилсээр байлаа. Зарим газар замын хажуугийн их цэнгэр нурж бөөн чулуу шороо овооролцсон, зарим газар үер бууж замын дундуур сэт цохигдсон байлаа. Тэр бүхнийг тойрох, дээгүүр нь дэнжигнэн тэгнэх, гулсан хий эргэх зэргээр гэтлэн давахын тулд автобус жолооч хоёр зовон зүдэрч дотор нь суусан бид айн бэмбэгнэн явсаар арай гэж даваан дээр гарав. Эргэн харахад тэртээ дор ширүүн урсгалд гол хадан хясаа гүнзгий хавцал дундуур гаслах мэт бархиран урсаж алсад Антиса гэдэг сүрлэг цастуулын орой цайвалзан цухиж үзэгдлээ. Эквадорын 18 мужийн нэг болох Имбубура орохоор бид ийхүү бүдэрч явна. Даваан дээр гартал алсад бас шавх цэнхэр улс сүндэрлэн давхарлаж хэрэм мэт хүрээлэн харагдлаа. Бидний өмнөр хөндлөн цэнхэрдэх улсаас янагш цэлгэр ногоон хөндий мэлтийж дэртээ үзүүрт нь тогрууны нүд шиг нуур гялтайж байлаа. Даваан дээр гарч тонгоймогц автобус зогсоход бид ухасгийн үүд зүгэллээ. Биднийг газардмагц өмнөөс минь сонин хувцастай нэгэн эр ухтан ирлээ. Хөхөлбий царайтай, намхан нуруутай инка хүн ажээ. Мөрөндөө гитар хөгжим зүүжээ. Өвдөгнөөсөө доош саглагар хүрэн үстэй баавгаан годын сарвууг уруу харуулан унжуулсан нь мөчөд харуул хоёр хөл нь баавгааных шиг юм. Инка хүмүүс баавгаа хувс бүхий сарвуутай годоор хийсэн уутыг өвдөгнөөсөө доош шилбээ дагуулan унжуулж өмд мэтээр өмсдөг юм байна. Анх харахад зочмоор сүртэй үзэгдэнэ. Тийхүү бидэнтэй даваан дээр учирсан инка хүн гитараа хөндлөн барьж зогсоод эртний индианчуудын сонин дууг хөгжимдөж эхэллээ. Бид сониучрхан түүнийг тойрч зогсоод дууг чагнав. Уянгалаг аялгау байлаа. Гунигтай онигор хүрэн нүдэнд нь уярал тодорч үрчлээт магнаа нь үе үе тэнийж өвдөг дээгүүрээ унжуулсан баавгаан годын сарвуу нь үл мэдэг жижигнэн. Нэгэн үе гаслах, уйлах шиг, нэгэн үе хилэгнэн зүхэх шиг тэгснээ ихэр татан зогсох адил дуу аялгау гитарын утаснаас цацагдан төгж их уулын сэрэг агаарт тотхон цуурайтаж байлаа. Сүүлчийн бензон эсвэл сүүлчийн оронг үхэж тийхүү аль нэгэн ховор амьтан байхгүй болсон тухай мэдээг дэлхийд дахин эмгэнэн сонсох нь олонтоо. Гэвч индианчуудын ийм гунигт тавиланд хүргэхийг хүн төрлөختөн хэрхэвч зөвшөөрөх ёсгүй. Эквадорын индианчууд мөхөж сөнхийн даваан дээр хүрсэн үедээ 1823 онд маршал Сукрегийн удирдсан зэвсэгт тэмцлийн ачаар аврагджээ.
эдсэн эрүү хувхаарч идүүлсэн бут ургана гэгчээр харийн тоноолчид индианчуудыг дуусгаж чадсангүй. Пүүгээгээ үүрээд далайн чандыг зүглэх цаг нь иржээ. Индианчууд ирээдүйдээ итгэл алдсангүй. Кунакай, Майжа, Пуня, Инти Чанг, Танга гэж дуулсаар иржээ. Энэ нь өнөө юу маргааш юу, өөр нэг өдрөө наран гарахтаа л нэг гарна гэсэн утгатай юм санж индианчуудын жаргалын наран гарах өдөр ойрхон болжээ. За ийм их байна. За түрүү өмнөх даалгавар дээр зохиолд аян замын тэмдэглэлд зохиогч ямар асуудлыг хүндсэн бэ гэсэн мэт. Тэгээд багш нь аян замын тэмдэглэлийн төгсгөлийн хэсэгт анхаарлаа хандуулан уншаарай гэсэн мэт. За тэгэхээр эндээс харахад сүүлжийн бензон эсвэл орон гэж байгаа ямар нэгэн ховор амьтан устж өгөө болсон тухай мэдээг хүндрэлтэн зөндөө сонсдог. Гэвч бид нар индианчуудыг мөхөж сүрж байгаа тухай мэдээг бол сонсох ёсгүй. Индианчууд бол хүн төрлөختөндөө зэрэгцэн амьдарч явах ёстой гэсэн санааг дэвшүүлсэн байна. Энэ хүмүүс, энэ үндэстэн маш их зовж зүдэрсэн. Одоо тэдний жаргах цаг нь иржээ. За мөн өмнө нь бол эдгээр хүмүүсийг бол харийн тоноолчид бол маш их зовоод зүдрээжсэн бол одоо тэднэрт дийлдэшгүй их хүчтэй болсон. Тэдний жаргах цаг нь болжээ гэсэн санааг илэрхийлсэн байх нэ. За эндээс багш нь эхлээр зарим үг өгүүлбэрийг улаан өнгөөр тэмдэглэсэн байгаа. За тэгэхээр улаан өнгөөр тэмдэглэсэн тухайн үгсийн утгыг энэ загварын дарга тайлбарлах бичээрэй дэвтэртээ. За нэгд нь олонгууд эхлээд уран дүрслэлээ тэмдэглэж бичгэн. За дараа нь юуг дүрсэлсэн бэ гэдгийг тайлбарлаж бичнэ. За жишээлбэл энэ дээр могоо мэт тахиралцсан нарийнхан зам гэсэн уран дүрслэлийг аваад юуг дүрсэлсэн бэ гэдэг дээр нь өндөр уулын замыг ингэж дүрсэлсэн гэж бичнэ. За хоёрт нь олонгууд хүний мэдрэхүйн аль эрэхтэнд ямар мэдрэхүйгээр мэдэрч бичсэнийг тайлбарлаж бичгэн. За тэгэхээр өндөр уулын зам гэдгийг бол замын харагдах хэлбэр хэмжээг дүрсэлж бичсэн байна. За уран дүрслэлээ яаж бүтээсэн бэ гэдэг дээр болонгууд дахиралцсан гэдэг нь өндөр уулын бартаатай замыг могоон хөдөлгөөнтэй адилтгаж бичсэн байх нэ. За уран дүрслэлийг сонгосон зохиогчийн зорилго нь юу вэ гэхээр өндөр уулын бартаатай замыг могоон атралцсан хөдөлгөөнтэй адилтгаж тэмдэг нэрд багасгах баймж утга өгснөөр уншигчдад маш аюултай зам гэсэн мэдрэмж сэтгэлийг төрүүлэх зорилгоор бичсэн гэж тайлбарлаж бичгэн. За та сурагчдын маань юу вэ гэхээр за автобус ууглан дээшилсээр гол гаслах мэт бахархан урсаж уулс сүндэрлэн давхарлаж хэрэм мэт хүрээлэн ногоон хөндий мэлтээж тогрооны нүд шиг нуур гялтайж нэг үе гаслан уйлах шиг нэг үе хилэгнэн зүхэх шиг тэгснээ ихэр татан цогсох адил аялгуу гэсэн эдгээр 6-7 үгийг тайлбарлаж бичнэ дээрх загварын дагуу. За тэгэхээр уран дүрслэл гэдэг юуг хэлэх вэ гэхээр зохиогч адилтгал, ихсгэл, багасгал, амьдчлал зэрэг уран дүрслэлийг өөрийн аялсан газрынхаа онцлогийг уншигчдын сэтгэл буутал дүрслэхийн тулд ашигладаг байна. За өөрөөр хэлбэл уншигч өөрийнхөө аялсан газрыг бусад хүмүүст мөн цугтаа аялсан юм шиг тийм сэтгэл төрүүлэхээр яг нүдэнд харагдаж сэтгэлд буухаар ямар нэгэн аялгау хөгжим сонсогдохоор тийм байдлаар бичихийн тулд уран дүрслэлийг өргөн ашигладаг байх нэ. За адилтгал гэж уран дүрслэлүүдийг багш нь зарим өргөн хэрэглэгдэх уран дүрслэлүүдийг тайлбарласан байгаа. Энд за нийтлэг төстэй шинж бүхий хоёр юм үзэгдэл ойлголтыг хооронд нь жишиж нэгнийх нь уран сайхны онцлогийг ялгаруулж тодруулдаг дүрслэлийг адилтгал зүйрлэл гинэ. Өөрөөр хэлбэл адил дахь тухайн хоёр нь
бүрдэж шиг мэт адил чинээ өөрсгүй зэрэг холбох үгээр холбогдсон бол зүүрлэл далд байвал адилтгал болох нэ. За тогсон нүд, алтан нар, мөнгөн сар гэдэг бол адилтгал далд адилтгал байна. За тэгтэл нүд шиг нар шиг гэрэлтэн, нүд чинь нар шиг гэрэлтэн гэвэл ил зүүрлэл. За хэтрүүлэл юмс үзэгдлийн аль нэг шинж чанарыг бодиттой байж болох бололцооноос нь хэд их ихсгэх мөн эсвэл хэд бууруулах найруулгын ур маягийг хэтрүүлэг гэнэ. За энэ нь ихсгэл багасгал гэж хоёр ялгаатай байх нь. За жишээ нь 99 жилийг тоочж ирдэг, ирээгүй 99 жилийг тааж мэддэг гэдэг бол энэ ихсгэл 99 жил гэдэг нь бол байгаа хэмжээнээс нь хэтрүүлсэн хэтрүүлэг байх нь. За тэгтэл хөдөөд хөх тохом гэд нуурыг дүрслэн бичсэн байх нь. За нуурыг болонгууд тохом шиг жижиг гэж багасгасан дүрслэл байх нэ. За амьтчлал буюу хүншүүлэл гэдэг нь амьгүй юм үзэгдэл ба амьтдыг хүнд байх, үг үйл хөдөлгөөн мэдрэх сэтгэхүйтэй болгож дүрслэх найруулгыг амьтчлал гинэ. За урд та ийм байсан гэж та хүрээг харуул болон Улаанбаатар хот мань илгээх хөштөл хөхрөн байх. Алсын салхинд хөөгцөн үүлний альжаасан биеэс нь хөлс туслаад гэд энэ хүү шүлэгт олонгууд Улаанбаатар хотыг та хүрээ өмнөхөө бодвол одоо өнөөдрийг хөгжсөн Улаанбаатар бол өмнөхөө харуул илгээх хөштөлд инээн байх гэд ингээд хүншүүлсэн инээх хөхрөх гэдэг үгнүүдийг дүрслэлийг ашигласан болохоор энэ бол амьтчлал За тааш нь хичээлдээ орвол мөн дараах үгсийн утгыг загварын дагуу утгыг нь тайлбарлаж бичээрэй. Өмнөх үгсээс ямар ялгаатай болохыг дүгнэн тунгааж дэвтэртээ бичээрэй гэж байна. За нар нь сайн аян замын тэмдэглэлд гарсан нар гарах гэдэг үг маань үндсэн утга нь бол нар мандах, тэнгэрт нар мандах гэсэн үндсэн утгатай байх нь. За шилжсэн утгаар нь бол баярлах гэсэн утгыг илэрхийлсэн хэлц байх нэ. За тэгвэл бид нар ихэд ногооноор тэмдэглэсэн эдгээр үгсийг тайлбарлаж бичнэ. Зүрх түгшлээ, эдсэн эрүү хуваарч идүүлсэн бутуурган итгэл алдсангүй наран гарахтаа л гарна. За энэ үгийг тайлбарлаж бичнэ. За хэлц үг гэдэг нь ямар шинжтэй байх вэ гэхээр уран дүрслэлээр бүтсэн гол санаа нь бодит хэрэг явдлаас үүдэж утга шилжсэн байдаг. За илэрх хэлбэр нь товчхон, утга санаа нь далд, ёгт, өргөн дэлгэр, гүн гүнзгий сургамжтай байдаг. За үндэсний ахуй соёл, ёс заншил, соёл сэтгэлгээний онцлогийг тусгасан байдаг байх нэ. Ихэд далд утгыг энэ хэлц үгийг ямар зорилгоор хэрэглэдэг вэ гэхээр гүн гүнзгий санаагаа илэрхийлэхийн тулд хэлцийг хэрэглэдэг байна. За гэрийн даалгаварт өмнөх өгсөн хэлц болон уран дүрслэлийг тайлбарлан бичгээс гадна уран дүрслэл хэлц үг ашиглан байгалийн зураглал эсвэл өмнө аялсан газрынхаа тэмдэглэлийг 50 орчим үгтэй их зохиож бичих нэ. Их зохиож бичихтэй саяын үздсэн уран дүрслэл болон хэлц үгийг өргөн ашиглахыг зориож бичээрэй. За анхаарал хандуулан хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.